За иргэд олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлсэн хүсэл шаардлагын дагуу эрчим хүчний салбарын албан тушаалтнуудад холбогдох хэрэгүүдэд прокурорын байгууллагын өгсөн нийтэд мэдээлж болох хэм хэмжээнд бол дараах мэдээллийг хүргэж байна. За авилгатай тэмцэх газраас 2026 оны 1-р сарын 14-ний өдрөөс эрчим хүчний салбарын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох дараах хэрэгүүдийг дайчилж мөрдөн шалах ажиллагааг зохион байгуулад байна. За үүнд эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт эрүүг уулийн тусгай ангийн 22-1-2, 22-ын 11 дэх хэсэг зааснаар мөрдөн шалах ажиллагаа явуулахад дараах нөхцөл байдлууд тогтогдсон. За Монгол улсын засгийн газар, бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар хоорондын Монгол улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн гэрээг бүгд найрамдах Солонгос улсын Эксим банкны их үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлтөө зээлийн хөрөнгөөр буюу нийтдээ 148.7 сая $ын өртөг бүхий гэрээг бол 2019 онд байгуулсан байна. За улмаар эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр бүгд найрамдах Солонгос улсаас 2 аж ахуй нэгж, Монгол улсаас 1 аж ахуй нэгжийн түншлийг бол сонгон шалгаруулсан. За ингээд зөвлөх үйлчилгээний нийтдээ 9 сая гаруй $ын гэрээг бол байгуулсан байна. За үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани ажлын гүйцэтгэл бол туйлын хангалтгүй мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан байхад бол эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан 50 бэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчин албан тушаалын байдлыг уруулан ашиглаж зөвлөх үйлчилгээний гэрээний хугацааг сунгасан. За зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр буюу 2.6 сая $аар нэмэгдүүлж Монгол улсын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдалтай байна. За мөрдөн шалах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монгол улсын нэр бүхий аж ахуй нэгж нь 50 бэхийг эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн товуу доржийн үүсгэн байгуулсан компани болох нь бол тогтогдсон. За мөн зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.1 сая $, буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг бол гаргуул авсан байна. Уг гэрэгтэй холбогдуулан одоогийн байдал бол 3 хүнийг бол сэжигтнээр баривчилсан бөгөөд нийтдээ 21 газарт прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалах нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулсан. Нэгжлэгээр 50 бэх ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй олон тооны үйл хөдлөх хөрөнгө болон үнэт хэдлэлүүдийг хураа авсан. Мөн дээрх хэрэгт холбогдуулан эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан товуу дорж сангийн яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Мяма нарыг бол үргэлжлүүлэн шалгаж байна. Товуу дорж нь эрчим хүчний яамд газрын дарга, мөн яамны сайдын зөвлөх, эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар, Мяма нь сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, эрчим хүчний сайдын зөвлөх албан тушаалтайгаар тус ажиллаж исэн. Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсын Эксим банктай байгуулсан зээлийн гэрээний хүүд бол нийтдээ $605,000 одоогийн байдлаар бол төлөөд байна. Энэ хүү төсөл хэрвээ хэрэгжсэн бол Монгол улсын 10 аймагт дулааны захиргааны станд баригдсан, утаа багассан, иргэдийн амьдрах орчим сайжрах, найдвартай төлөвлөсөн дулаан хангамжийн системээр хангагдах боломжийг ийхүү алдсан хэрэг байна.